За бүгдээрээ сайн уу? Перед төви подкастын ээлжид нэгэн дугаараараа итгэл уулзж байна. За тэгээ өнөөдрийн сэдв бол бид нар бараг сэдв хөөч гэж бараг ярьсан. Тэгээд өнөөдөр ингээд айгу хоёр сайн найзууд тэгээ манай Япын алумни нар төгсөгч нар ингээд оролцож байгаа. Тэгээ перед юби гэдэг бас төсөл гэдгээсээ гадна бидний ярих сэдв нь өсвөр нас, үерхэл нөхөрлөл гэх мэтчлэн айгу сонирхолтой гоё сэдвүүдийг нэг дор багцалж гоё яриа өрнүүлэх байгаа. Өнөөдөр надтай хамт Нүбийн залуучуудын зөвлөх хорооны төгсөгч Наран Заяа тэгээд Ануу ихч хоёр маань ирсэн байна. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Юниапийн 2023-аас 25 оны кохортын гишүүн Ануу ирсэн байна. За баярлалаа. Би ч бас Ануутай зэрэгцэж орж исэн. Нарка гэж дуудчихлаа. За хитүүлээ. За нэлээд том сэдв штэ те өсвөр нас гэл тэгэнгүүт ер нь аль тэгэл өсвөр наснд айгүй олон зүйлс ингээл эхэлж байгаа, төгсөж байгаа, тэгээ шинэ бүлгүүд нэгдэж байгаа, хаагдж байгаа гэл тэгэнгүүт хүн болгоны амьдралд чухал бас үе нь байдаг бах. Тэгэнгүүт өсвөр наснда ер нь ямар хүүхдүүд байсан бэ гэдгээсээ шууд яриад гэлээ. Би ч яг одоо нэлээд галзуу, дуу шуутай, хүнтэй амархи арга ивэ болоод ярьцдаг. Гэтэ өсвөр наснд бол би маш чимээгүй, маш ичимхий тийм хүүхдээсэн. Тэг яг шилжилтийн насаа бодохоор гүнийх өөр хүрээд идэг гэснээр санаад идэв. Яагаад ч нэг юм болонгууд ингээл дүрсийгээл ууралдаг. Зөв гомдохоор үнэхээр те голдоо ортол гомддог, өрөөндөө орчвол те одоо орныхоо хүнчлийг дээгүүрээ нөмөрчвөл уйлаа албар тийм нэлээд хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрдэг байсан. Тэгээд өсвөр насны хамгийн чухал үе миний хувьд юу байсан бэ гэхээр яалчгүй найзуутай болох л та. Яг тэгэхээр би бол нэлээд ичимхий хүүхдээсэн. Тэгээд найзуутай болоод өөрийгөө таниад, өөрийгөө нээж эхлээд нийгэмшид сураад тэгээ нийгэмшид бас нэлээд асуудлууд байсан л та. Найзуутайгаа маргалддаг, хэрэлддэг, тэ үл ойлголцол зөндөө үүснэ. Би нэг ардуур муулна. Нийгэмшид бол тийм асуудлууд гардыг байлээ. Тэгээд яг өсвөр насны яг тухайн үед өсвөр насыг туулж байхад бол яг 90 тойронд маань найзууд маань айгу гоё сайн үлгэр дуурайл болж байсан. Аз болж би сайн одоо сайн хүмүүжлтэй найзуудтай хамт байдаг гэсэн. Тэгэхгүй байсан бол юу одоо чинь хүмүүжил мотой найзууд гэсэн бол бас те одоо яаж ч явж байгаа юм бэлээ бас айдэн шүү дээ. Тэгэхээр яг үе тэнгийн нөлөөлөл маш их байд юм бэлээ. За миний хувьд бол өсвөр үе гэхээр бас яг одоо ингээд яг тэр нэр там яг сонсохоор ингээд шууд шар ус босдог юм тий. Бас яг хүн бүхний хувьд бол хамгийн одоо тийм бас чухал үе байдаг. Яг хоёр хүн болоод одоо бие хүн болж төлөвшөд бол маш чухал давдаг одоо юм уу яага. Тэгээ дээрэс нөгөө яг бэлгийн бойжил явагдаж байгаа гормоны тэнцвэргүй байдал тий нөгөө дааврын тэнцвэргүй байдлаас болоод бид гарах өөрчлөлтүүд тэр нь шууд одоо сэтгэл зүйд нөлөөлнө, амьдралыг үзэх үзэл бодол тий ингээд сэтгэл готрол гэдэг чинь маш олон зүйлийг бол даван туулдаг. Тэгээд тухайн үед бол миний хамгийн сайн найз бол миний яг ээж байсан. Мэдээж би бол яг 10 жилдээ айгүй олон найзуудтай ингээд нөгөө октод чинь ингээд фракцэлч найзлдаг штеп ингээд 3-4 фракц гэдэг байхгүй тухайн үед манай одоо ангийнхан тэнгууд би болохоор яг нөгөө бүх фракцт ингээд байдаг. Тэнгууд хоорондоо ингээд нөгөө ээж чи би нэгээ жоо доргоо штеп. Тэгээ би ингээд нөгөө донд нь ажиллахаар чи нэгээ сонгомоо. Айгуу тийм нөгөө нэг сонголтын дундаас аяг байдаг гэсэн. Чи яг алинтай найзлахыг өөрөө шийддэг гэж юм те. Яг тиймэрхүү юмнууд бол аяг тоолдог гэсэн. Тэгтээ нөгөө манай ээж бол яг бүх үед бол байн хамт байдаг, хамгийн их сонсдог, хамгийн одоо шилдэг найз манайсан гэх юм уу. Би ч яг тэр үед чи яг тэ нэг фракцыг сонгох гэдэг тэр найзнасаа. Харин тийм. Гэтэ бүр найзууд гэхээр угаасаа ингээл дуусч одоо ер нь өсвөр нас гэлтгүү ингээл амьдрал дээр гараад те ингээл насанд хүрсэн ч гэсэн яг найзууд гэдэг сэдв бүр байнгын л сүйдчихдээ те тал талаас сүйдчихдээ гэж санагддаг. Тэнгүүд тухайн үед ингээд найзуудыгаа өөрөө сонгоод ч юм уу за хоёул яг найз болъё гэхээс илүүтэйгээр зүгээр ойролцоо сонирхол те ингээд ярианы сэдв нийлж байгаа гэдгээсээ ингээд хамраад нэг л мэдсэн ингээд айгу дотносцсон байдаг ч юм уу. Тэнгүүд ер нь ингээд найзтай болох тэгээ нөхөрлөө ингээд авч явах гэдэг тал дээр ингээд өсвөр наснд ямар үзэл бодолтой байсан магадгүй тэр нас яаж өөрчлөгдсөн гэдэг ч юм уу бичлээ суулцах юм. Яг дээр гэрээ цэвэрлж агаад дээр үеийн тэмдэглэлийн дэвтэр болсон байхгүй тэгээ 6-7 дугаар ангитай бичсэн тэмдэглэлсэн гэсэн чинь би бүх найзыгаа үзий ятчих. Би энэ дэлхийгээс гів гинт арилаад өгмөр байна те. Зөв чив чимээгүй нэг газар очиод ганцаараа амьдрмаар байна.
гэдэг утгатай ингэсэн байсан. Тэгээд тухайн үед бол би бас түрүүлжсэн шүү дээ нөгөө анх удаа нийгэмшиж үзэж байгаа. Тэнгүүд мэдээч хэрэг хүн хоорондын харилцааны асуудал үүснэ. Хүн болгоо өөрөөр үзэл бодолтой байна. Нэмээд нөгөө манай найзууд ч бас надтай адилхан шилжилтийн нас тулаа явж байгаа тий. Хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрдэг, дээшээ доошоо одоо тий хэлбэлцдэг. Тэгэнгүүт яг тухайн үед бол надад нэлээд хэцүү байдаг гэсэн. Тэгээд зарим тохиолдолд ингээл найзуудтайгаа муудалцаад групп чаттай. Яг анх тэр үед ч нөө Facebook од болж байсан үе штэ. Пост хичээл, зураг оруулаад профайл зурган дээр хин хамгийн олон лайк авсан бэ тэрнгээр өрсөлдөхтэй. Тэгээд тийм үед байхад болохоор би ингээл уурлангуутай амар бронктой шууд групп чатаас гарчин заяа. Тэгэл тэгсэн маргааш найзуудаа намайг эргүүлээд оруулаад өгөөч гэж тэгдэг байсан. Тэгээд эргээд бодоход яг яалтчихгүй нөгөө ижил сонирхолтой. Одоо шээ манай найзууд болохоор яг нөгөө хичээлтэй сайн, хичээл агуу сайн хийдэг тийм найзуудаараа ингээд нэг групп болоод нэг мэдсэн жил ингээд агуу сайн найзууд болсон байсан. Тэгээд хэлээ лөө. Тийм баг хичээлээ давтаж хамт ихэлсэн гэсэн үг. Хамт давталганд явдаг байсан. Тэгэл илүү цагийг өнгөрөөгөөд хоорондоо найзууд болоо. Тэгэл би тийж одоо жишээ My Little Pony те тэрийг үзэх дуртай. Би тэр дүрнэ гээл тэрийг булаацалтаал. Үгүй би тэрнэ гээл тэгдэг байсан. Тэгэд одоо яг эргээ харахаар яг баг дуудад яг энэ шилжилтийн насн дээр найзууд бол яг одоо жинхэнэ сайн найзууд санагддаг байхгүй. Ягаад тэгэхээр намайг анх ямар байсан мэднэ. Тэгээд бүх цаг үеүүдэд маань яг дундаас нь одоо жишээ нь салсан найзууд бол зөндөө байгаа. Гэхдээ ингээд шалгараад үлдсэн найзууд маань яг миний одоо зүрхний яг энэ гоё хэсэгт ингээд бүр яг ингээд гоё би бол дотроо аюу нандинаж явдаг. Тэгээд яг тэр утгаараа одоо яг энэ шилжилтийн насандаа хинтээ нөхөрлөх ямар хүмүүстэй цагийг өнгөрөх гэдэг бараг л одоо ануу төрүүлжсэн шүү дээ. Хувь хүн төлөвшөх нас байдгаа гэд тэр утгаараа л зөв сонгох нь маш чухал байт юм лээ. За миний хувьд бол яг найз нөхөдийн хувьд гэвэл би ч нөгөө нэг яг 10 жилдээ айгүй олон ингээд нэг юм сургалт клуб те ингээд тийм юмд хамрагддаг. Тэгэл нөгөө давтлага гэл бараг өдөртөө нэг 3-4 юм өөр одоо community-д орж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг одоо найзтайгаа өглөөнөөс одоо хичээлээ тараад орой гэрлэгөө харьцал хамт угаасаа байхгүй. Яг өдөрт ингээд 3-4 өөр газар ингээд очиход яг 4 өөр төрлийн найзууд байдаг. Тэнгүүд нөгөө нэг яг жишээлбэл 10 жилийнхаа яг ангийнхаа охинтойгоо нөгөө давтлагынхаа ямигээр хариулахгүй эсвэл нөгөө сургалтынхаа ямиг одоо тэ эсвэл бүжгийн клуб, саксны сект ч юм уу төгөлдөр хорын клуб ч юм тийм одоо найзуудтайгаа ярихаар нь ойлгохгүй. Тэгэхээр яг нөгөө хүн бүхнээс ингээд нэг зүйлийг харах биш. Яг тухайн ингээд нөхцөл бид нар ямар үнэт зүйлээрээ нэгдэж байна. Ямар зүйлээр бид хоёр ойлголт чинь гэдгээл ер нь аль илүү авч яваад тэгээ яг тухайн үе мөчтэй айгуу тэгэж гоё найзалж нөхрөлдөг байсан. Яг хөө нададаас яг одоо ч гэсэн ингээд зүйлд анзаардахад заримдаа бол ингээд яг өөр бүлгийн найзуудаас яг нэг ижил зүйлийг хүсээл надад яагаад ингэсэнгүй энэ нь ингэсэнгүй гэж юм те. Тэрхүү зүйл аюух гардаг гэсэн тийм хандлагууд одоо хэтэрхий юм сэтгэл зүйн холбоогоор ч юм уу тийм emotional тийм болцсон байдаг байсан. Тэнгүүд тэрийг илүү ингээд нөгөө рационал сэтгэлгээгээр хараад аль болох тухайн өмчтөө бие биендээ хамгийн одоо сайнараа хамгийн одоо үнэнчээр гоё бие биендээ тусалж дэмжих нь ер нь бас айгүй чухал юм болов гэж ер нь бодож байгаа даа. Би тэгээд нөхөрлийн тухайд гэх юм бол нөхөрлөө хадгалж үлдэх гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Тэгээд би бас өмнө нь юун дээр айгүйх одоо нэгснээ зовдөг байсан бэ гэхээр манай найзууд өөрөөр сургууль руу шилжиж явсан. Халах ангид байхад тэгээд нөгөө өмнө нь тэ давталганд хамт явдаг, өдөр болго уулздаг, хичээл дээр хамт суудаг байсан бол тэр нь байхгүй болчоод нөгөө үнэт зүйл байхгүй болцсон. Хамт тэ одоо хамт тэр хуваалцдаг байсан үнэт зүйл. Тэгээд яасан бэ гэхээр би ингээд хэдүүлээ нэг уулзъя л та, гаръя л та гээл тэгэл баг календараа гаргаж авал та нар айл өдрөө завтай нөгөө нөхдөө ч бас ингээл дуугуулсан секттэй зөндөө олон өөр үйл ажиллагаатай завгүй байдаг. Тэгээ ингээд би тэр өөр олон төрлийн хүмүүсийг бид ч бас фракцаараа нийлдэг. Нийлүүлэх гэж яг оролддог байсан л да. Тэгээд би яг сүүлд ойлгосон юу вэ гэхээр хүн болго өөр өөрийн замтай. Тухайн мөчид би тэр хүнтэйгээ гоё найзууд байсан юм байна. Үнэхээр гоё байсан. Гэлээгээд бид хэдийн нөхөрлөл дууссан ч гэсэн те тэрийг одоо үн цэнгүй болгочихгүй гэдгийг айгүйх ойлгож ирсэн. Тэгээд ер нь ямар ч нөхөрлөл байсан яг би тухайн нөхөрлөлийг авч үлдэх гол зүйл нь юу байдаг вэ гэдгийг харахаар яг надад нэг зүйл анзаарчихсан байхгүй. Тэр нь хамтдаа өсөн дэвжихийг хүсэх.
тэр хүсэл хоёр найзад хоёулаа байх юм бол тэр нөхөрлөл илүү урт хугацаанд үргэлжилдэг юм байлээ. Ахаа. Тэгэнгүүт миний хувьд бол бас яг ингэж бодогдож байгаа. Одоо ингээд сайн найз гэдэг өөрөө ойлголт нь шүү дээ. Яг ингээд сайн найзтай байна гэж бид нэг юм гаднаас ингээд нэг нөлөөгөөс хаагаад байгаа шүү дээ. Хаанаас сайн найзыг болох вэ? Эсвэл ингээд энэ хүрээлэл одоо энэ ангидтаас хамгийн сайн найз нь хэн байж болох вэ гэдэг ч юм уу те. Тэнгүүт нөгөө буцаад яг өөрөө сайн найз олох гэхээс илүү өөрөө яг би сайн найз байх хэрэгтэй гэдэг ойлголт те. Би өөрөө яавал одоо хүнд түшигтэй яг найз байх юм би гэдэг нөгөө эхлээд өөрөөсөө эхлээд ажиллаад би сайн найз байх юм бол намайг ч ихсэн тэр найз маань бас яг тийм хэмжээгээр хайрлна те, бас яг тийм зүйлийг хуваалцах юм байна гэдэг зүйлийг бол бас их ойлгосон. Тэгээд ер нь бол яг нөгөө мэдээж үерхэл бүр найз одоо нөхдөй харилцаа бүр бас магадгүй өөр байх л та. Зарим нь бол нөгөө нэг илүү урт хугацаанд хамтдаа өсөн дэвчих гэж бол зарим нь зүгээр л нөгөө тийм хэцүү үедээ те унах үедээ би нэгээ түших тулах эсвэл зүгээр сонсох хэрэгтэй. Тэгэл ер нь айгүй юм олон төрлийн бас юу байгаа шүү дээ найз нөхдийн хувьд бол. Гэтэ тэрэн дундаас бол хамгийн гол нь бол яг л нөгөө өөрөө л хамгийн гол нь сайн найз байх нь чухал юм байна л гэдэг одоо ойлголт байгаад байгаа юм. Тэгээд энийг бас ойлгоход би Ганутай үнэхээр санал нийлж байна л та. Бид нөр өөрсдөө сайн найз байж сурах хэрэгтэй. Тэгээд өөртөө ажиллах чинь хамгийн хэцүү байдаг те. Тэгээд би бас нөгөө одоо групп чатан дээр байжснаа гинт ингээл бронхтой юм шиг уурлаад гарчдаг байсан гэсэн шүү дээ. Бас нэг шалтгаан нь манай найзууд нарка чиний эн чи болохгүй шүү дээ хэлдэг байсан байхгүй. Тэгэнгүүт би чи ингээд сандраад ичээд бүр нэг эвгүй байдалд орчиж байгаа шүү дээ. Тэр нэг банцсан хүн баагаа алын гिचээ. Би тэгээ шууд миний хамгийн одоо ихний хариулт юу байсан бэ гэхээр шууд групп чатаас гарчдаг байсан. Тэгээд нэг 2 хоногийн дараа бодож байгаа биш нэр өстой тинээрэж манай найзууд миний төлөө хэлж байгаа. Үнэхээр би тэрэн дээрээ сул талтай байна. Тэгээд энийгээ би засах хэрэгтэй байна гэд. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрөө те найзууд руугаа. За те групп чатлаа оруулаад өгөөч гэж тэгдэг байсан байхгүй. Тэгээд нөгөө талдаа бас чи сайн найз байхад тэрий чинь ойшоохгүй ойлгохгүй хүмүүс байдаг. Тэнгүүт би бас өмнө яадаг байсан бэ гэхээр наттай найзлаа чи би чамд ингэж их сэтгэл гаргаад байхад те чи яагаад эргүүлж адилхан зүйлийг өгөхгүй байгаа юм бэ гэд айгүй хараас нь хөөцөлддөг байсан. Тэгээд одоо болохоор би яадаг вэ гэхээр за тэгвэл бит хоёрын энерги таарахгүй маань тийм учраас зүгээр одоо өөрсдийнхөө замыг хөөё гэд те тэрийг хэлэхчгүй зүгээр л одоо чимээгүй одоо өөрийнхөө замыг хөөгөөд явдаг болсон. Тэгэхээр бас нөгөө хүний хүчлэн гэж бас ерөөсөө байдаггүй байлээ. Одоо бүр өөр ингээд дэлхийн гаднаас хард болсон шүү. Энерги минь амар өөр ертөнцөөр те. Next level. Би одоо ингээд найз гэдэг хүн чинь бол ингээд нэгж найз байгаа шүү дээ. Гэхдээ яг хоо заавал нөгөө нэг тэр хүнд ингээд бүх үннээ хэлээл бүх амьдралыгаа яриад бүх одоо амьдралын зөвлөгөө хаагаад тийм бол сайн найз гэсэн үг бол угаасаа биш. Мэдээж тодорхой ингээд хэмжээр одоо хэмжүүрүүд хүн бүрт одоо үйл байгаа л та. Гэтэ миний хувьд бол яг хоо одоо илүү ингээ ямар ч зүйл дээр одоо нэг юм зураас гэж байгаа ч тийм нэг баундритэй бол ер нь бол байх ёстой. Тэгээд мэдээж хэцүү үед нь эсвэл амжилттай үед нь ч юм ямар ч үед нь бол тэр хүн гарч ирж хамт байж болно, хамтдаа суралцж болно, хамтдаа хөгжин дэвшиж болно. Гэхдээ нөгөө тодорхой хэмжээнд яагаад надад ингэсэнгүй вэ? Би ингэж яхад энэ хүн яагаад тэгсэнгүй вэ гэдэг нэг юм хариу нэхэд байж юусоо болохгүй. Тэг би одоо ингээд тэр хүнийг хайрлаад ийм зүйл үйлдэл гаргахад буцаагаад яагаад надад өгөхгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Зүгээр нэг тийм яагаад ингэсэнгүй гэдэг зүйлийг асуухаа болоод бас өөрөө ч гэсэн ер нь бол бүх зүйлийгээ ингээд амьдралыгаа шууд ингээд дэлгээд байж бас болохгүй. Мэдээж нөгөө бид нар чинь хувь хувийн амьдралтай өөр замдлаар амьдарч байгаа. Тэрнийхээ тодорхой нэгэн цаг хэсэг хугацаанд нь бол уулзаж хамт байдаг. Тийм хэдий сайн найз гэсэндээ одоо нөгөө нэг бүх одоо өөрийнхөө амьдралыг 100% ойлгуулна гэж байхгүй шүү дээ. Тэр хүнтэй хамт ингээд өглөө хамт сэрээд арай хамт хүнжтэй унахад тий. Тэгэхгүй л агаагаас шгүй тэгсэн ч гэсэн. Тэгсэн ч ер нь бол бас 100% мэдэх боломж байхгүй.
байхгүй юу. Тэгэхээр бол тийм зөвхөн нэг шаардлага яагаад гэдэг зүйлийг тавихаа болох амин дээрээс нь буцаага тийм хүлээлт үүсгэх өөрийгөө ч гэсэн ингээд 100% ойлгох шаардлагагүй юм байна. Угаасаа нөгөө нэг найзууд би ингээ ойлгоод эхлэхээр тэрийгээ ч нөгөө нэг мэддэг болчт юм л гэдэг. Тэс баг ингээ битээр угаасаа чамаа ингээ ойлгоцсон, уншдаг болцсон гэдэг ч юм тиймэрхүү одоо зүйлүүд бол гарч ирдэм билээ. Тэгэхээр заавал нөгөө нэг юм 100% нөгөө юм атачд гэдэг штеп тийм бол байх шаардлагагүй байхаа л гэж тэрийг л ойлгосон байна. Уусаа 100% би бинээс хамааралтай байх юм бол ч эрүүл бас харилцаа бол нэцтэй дэжих нөгөө токсик харилцаа гэдэг шиг. Миний хувьд гэх юм бол би яг өмнө нь бусад хүмүүсийн яг надтай адилхан сэтгэдэг байх гэж боддог байсан байхгүй. Тэнгүүд одоо шинэ нэг манай одоо бараг л нийтдээ 10 гаруй жил найзалж байгаа. Дунд ангиас хойш найзалсан сайн найзад одоо Америкт амьдарч байгаа. Тэгээд тэр найз маань болохоор би одоо ингээл тухайн найздаа сэтгэлээ амар зориулна те төрсөн өдөр нь гоё бэлэг авч өгнө уулзъягээл байнга төлөвлөнө. Тэгээд би сүултээ бүр залхаад чи ингээд яагаад одоо би чамд одоо хүчин чармайл гаргаж байгаа шиг одоо энэ нөхөрлөлтөө хүчин чармайл гаргаж байгаа шиг чамайг халамжилж байгаа шиг хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа юм бэ гэд гомдолдог байсан байхгүй. Тэнгүүд маанаас юу гэж хэлдэг байсан бэ гэхээр Арка миний хайраа илэрхийлэх арга өөртөө чи тэрийг ойлгохгүй юм. Би тэ өөрийнхөө яг тэр орон зайгаа тэрийг тодорхой хэмжээний тэр зах хязгаараа би өөрөө тавьдаг. Тэгээд би ганцаараа байх үедээ байна. Чамтай хамт байхыг хүсэх юм бол бас би байна. Тийм учраас чи яг бити одоо бусад хүмүүсийг өөршигээ санаадэ гэж хэлжсэн байхгүй. Тухайн үед л надад бас л хэцүү санагдчихсан. Тухайн үед л чигнээс баг найзгаа блоклмаар санагдчихсан заяа. Гэтэ яг одоо бодохоор тэр бол маш үнэн. Тэг хүн болгоны хайраа илэрхийлэмж өөр байдаг. Тэр хүн одоо чам шиг сэтгэл гарахгүй гэж чамд харагдаж болох ч гэсэн өөрийнхөө хэмжээгээр тэр хүн өөрийнхөө аргаар хайрлж идэм билээ. Тэрийг бол маш сайн ойлгосоо. Тэгээд тэрийг ойлгосноос хойш надад одоо тэр найзтайгаа найзлахад бол маш энгийн, маш хялбар, маш амархан болж исэн. Нөхөрлөл гэдэгтээ ингэж бүр жишэгдэж айгуу чухалд ингээд заавал яригддаг сэдв бол ингээд үерхэл гэдэг жаа. Тэнгүүд ер нь өсвөр наснд үерхлийг бас юу гэж хардаг байсан гэдгээс төлөө ярил. Миний хамгийн анхны хайр би хиттэд очижсэн гэж бодож байна. 15 14 нэгдүгээр ангита 5 6 7 гэж хэлчихсэн. Яг ануу наваа мэдчихэж байгаа байхгүй. 6 настай би сургуульд орж ирсэн. Миний хажуусаадаг хүүхэд би анх борлож ирсэн. Нэг ширээний найз. хайр гэж яг нэр ингэсэн. Яаж хүмүүс тодорхойлт юм бол амар өөр юм санагдаад. хүн бүхэндээс Анх ингэ сайн болсон үнэн юм уу? Эсвэл анх үерхсэн үнэн юм уу гэдэг тэг гайхаад. Ер нь тэгэл хайрлсан л хүн одоо үерхээгүй ч гэсэн ингээд нэг юм сэтгэл алдарч штэ. Яг үнэ. Тэгэхгүй миний хувьд бол бас яг анхны хайр гэдэг нь яг тийм л ах. Заавал үерхэх нөхөрлөх гэдэг биш те. Бас нэг юм нэг хүн боддог та гэртээ хараад. Харин тийм би яг 6 настайдаа хажуу талын сууж исэн тэ бандад сэтгэл алдарч ээж үлээ. Битэр ихтэй үерхэж байгаагүй. Гэтэл яг одоо эргээ бодохоор айгүй гоё нанданд орсон чиг санагдчих шүү дээ. Тэгээ одоо ч гэсэн маа найз ахгүй тэгээ хаяа дуусдаг. Хай сайн уу юу вэ гэж ярьдаг те. Одоо ч гэсэн хөрх харагддаг. Миний хувьд бол цэцэрлэгт аа. Тэгээд төрүүлж нэг тэгдэгс шүү дээ. Ингээд 5 дахь өдөр цэцэрлэг ингээд доосон-гоод яа хорд нэгтэх болоосаа. Яаж хоёр Тэгтээ нэг тийм найзын нэг тийм юу гэх юм уу нэг юм бонд гэдэг штэ тий. Одоо яг тийм одоо өөргөө амар юм атачдсэн гэх юм уу багаасаа найз нөхөрлөл гэдэг тий. Тэнгүүд одоо тухайн үед чинь жоох хөлт юм чинь бас мэдээж найзл гэж харж байгаа штэ тий. Тэгэл тоош нь хамгийн их нэг тоглолдог анги дээр ингээл нэг модон юугаар ингээл байн байшин босголоо дэмэ босон ингээл хамгийн их тоглолдог өдрийн унтах цагаар ингээд багшаасаа гуугаад тогломоор байна гэдэг тийм амар гэдэг юм. Гэтэ яг мэдээж зэрэг аль нэг үерхэл хайр тэлэхгүй л те. Яг миний хувьд бол 10 жилдээ нөгөө наран зай битгаар чи хоёлаа нөгөө Кембрижийн сургууль сурдаг байсан. Шинэ Монгол биш юу тэлээ та Монгол тэмэл шүү дээ. Монгол тэмэл шинэ ирэн гээд
Тэгээ шинэ эхлэхдээ 3 нөгөө нэг юм төрийн өмчт сургал гэдэг. Тэнгүүд нөгөө яг 6 дугаар анги 7 дугаар ангиас эхлээл хичээлээр өстэй айгүйх бөмбөгддөг. Улсын одоо нөгөө цөм хөтөлбөрийн хичээл орно. Тэгээ тэрний хажуугаар давхар нэг Кембриж хөтөлбөр. Тэгээд дуусаад нөгөө бас давтлаг айгүйх тиймэрхүү юм явагддаг. Тэнгүүд нөгөө тал талаас яг хамгийн ингээ шалгалтаар өндөр оноо авцсан айгүй мундаг хүмүүс ороод ирчин. Би тэд чинь нөгөө биенээсээ ингээл хоцрохгүйгээд амар хичээдэг. Тэгээд айгүй ачаалтай ер нь л байдаг гэсэн л та. Тэгээ нөгөө нэг уул нь ингээд хүнд дурлалмаар байдаг. Даалгавраа хийх ч юм уу, шалгалтандаа бэлдэх ч юм нөгөө өдөрт чинь ингээл 150 200 үг цээжлэхэл ингээл өгчин. Тэгээ ингээл нэг 10 минут суугаад нэг өөрөө бодмоор байдаг. Тэгвэл яг нөгөө өгөө цээжлэх хэрэгтэй байдаг гэдэг ч юм уу. Тэгээ тиймэрхүү одоо ачаалтай байдаг болохоор ч юм миний хувьд л ерөөсөн 10 жилдээ ерөөсөн хүнд дурлж үзэж байгаагүй, бас найз залуутайч байгаагүй, илүү нөгөө яг тиймэрхүү шалгалт мололт гэл ер нь арка мэдэндээ чи одоо сайн бас тайлбарлал яг л нэг тийм байдаг гэсэн. Тэг манай ер нь ангийнхан дунд ч гэсэн одоо хоорондоо хосмос үерхдэг юм бол ерөөсөө байдаг гэсэн. Яг үнэ дурлах цаг хугацааш нэрээ байдаггүйсэн уртах хичээлээс гадуур үйл ажиллагаагаа яа гэжээж. Гэтэ би дурлж үзэж байгаагүй ч гэсэн хүнд бол зөндөө сайн байдаг гэсэн. Айгуу сонир би яг жишээ нэг гэл бодохоор ямар нэгэн цаг бүхчид заавал нэг краштай байдаг гэсэн аахгүй. Гэтэ надад бас яг тэр маань одоо эмэгтэй хүний хувьд жоохон хүнд тусдаг байсан л та. Дунд ангич тэр ахлах ангич тэр нөгөө манай найзууд надаас илүү царайлаг. Тэгэнгүүт манай найзууд одоо ингээл хамт гарангууд манай найзууд аяг анхаарлагчдаг ингээл ихтэй хөвгтөдөө ингээл захиа өгөөл эсвэл ингээл чатчээл зурган дээр нь лайк дараал бид ч юмээс өгтөд болохоор ингээл хоорондоо тэр ярьдаг шүү дээ. Тэр өстэй нэг нөгөө анги амар хөөрхөн байна гэдэг миний зурган дээр ингэж лайклсан. Тэгээд надад ерөөсөө тийм одоо ихтэй хүнээс яг анхаарал хөвгүүдээс ирдэггүй байсан. Тэгэнгүүтээ ингээд дотроо бас би одоо болохгүй байгаа юм бах та тий. Би ингээд жоохон царай муутай байгаа юм бах та гэж дотроо нэлийн одоо эмзэгэлдэг байсан гэх юм уу. Тэгээд ялангуяа шилжилтийн нас болоод ирсэн чи би нөгөө жоохон жин нэмж эхлээд нүүрэн дээр батг гарч эхлээд нөгөө таслаг арьстай болохоор тэгээд хоолны дэглэм нөгөө барихаач мэдхгүй тэгээд хэлсэн чинь өөртөө итгэл буураад тэгээд нөгөө эргэн тойрны найзууд маань ингээл хүүгүүдээс анхаарал аваад эхлэнгүүт би бүр надад их тухайд л нэлээд хүнд тусчихсан байхгүй. Тэр нь одоо нэг 7-оос 9-10 дугаар ангийн хавцаа юм уу да. Тэгээ тэр үеийг бодохоор би өөртөө хатуу ханддаг лээсэн юм шиг үлээ. Өөр дөрөө үлээгээд тавцсан би л болохгүй байх гэж бодсон. Тэгээд одоо бол яг тухайн үеийн наран заяг тэгээ тэрч аваа зүгээр шүү, ийм үе байдیں шүү. Чи хангалтгүйтэй өрөөсөө биш шүү те. Тэртээ тэр гуугаасаа чи гоё охин болно. Бити энэ дээр имзэглээрэ гэж хэлмээр санагддээ шүү дээ. Тэгээ октод ч гэсэн бас яг иймэрхүү яг юм одоо имзэг байсан үе бол байдаг л ах. Тийм байна. Миний хувьд бол бас яг нэг юм байсан ба. Одоо нөгөө чиглүүлж байгаа хүн чинь аягүй чухал шүү дээ өцөр үед. Одоо манай яг олон улсын нэг сургуулийн химийн багш гэдэгсэн аахгүй юу. Яг нөгөө юуны ASA level одоо хим заадаг level. Тэгээд манай хүн чинь одоо амар бид нарыг ингээл шахдаг. Хагас бүтэнсээ өдөр байн ингээл сургуульд иргэр одоо шалгалтандаа бэлтэн гэл өглөө 8-аас орой тэгэл 9-10 хүртэл баг нэг суулгадаг. Тэгэл тэр багшаал аягүй гэж чиглүүлдэгсэн байхгүй. За чи ингээд шалгалтандаа одоо ингээд бэлдээ хичээлээ хийж явах одоо үедээ хагасаа өдөр ч юм тэнгүү тэнцээ чинь яаж чамтай ажиллах охин тийм ял кино үзэл болцоо явж байгаа гэл тэнгүүд ингээд чи тэр хооронд энэ цагийг ингээд хичээлээ хийчихвэл ингээд чи шалгалтан дээр тэдэн оноо авчил чи хайна 10,000 хүний урд алах штэ гэл манай багш чи бас нэг бодлоо нэг юм токсик юм шиг те баян нөгөө тэгж ярьдаг. Тэгэл бас ингээд англиний багш ер нь бол айгүй ингээд шахдаг гэсэн хэрэг. Тэгэл чи ингээд 10 минут нэг хүнд дурлахын оронд тэрийг бодохоор нь 200 үгээ цээжлэлтэй гэл. Тэгвэл нөгөө ингээд багаас чи яг ингээд кодлогдсон. Яг ингээд өөрөө тэгмээрээ нөгөө би сая яг ярин дээр ярьжсэн шүү дээ. Тэрийн шалбар яг тийм байхгүй нөгөө багш нар чиглүүлж байгаа хүмүүсүүд нь яг тэгдэг. Тэгээ бас ингээд багш нар чи айгүй ингээд хөөхөн хаяа ингээд нэг юм сэтгэл юм ярьдаг байхгүй. Багш нь ч гэсэн өсвөр үед ийм байсан. Одоо ийм залуутай ингэж дурлж үзчихсэн, эргэж үзчихсэн гэл. Тэгэл төгсгөлтөнстэй хайрын цаг гэл донсохчтой. Тэнгүүд нөгөө бид хийдэг аль болох
миний хүүхдүүд одоо яг энэ цаг үеэ ингэж өөрчлөлөөрэй, ингэж чиглүүлээрэй. Угаасаа аяандаа ингээд цаг нь болоод ирэхээр та нар хүнд дурлна, хүнтэй үерхэн, хүнтэй суун тийм үе байдаг. Тэгэхээр одоо нөгөө заавал яарад байх шаардлагагүй. Яг нөгөө сурах ёстой үедээ сураад, ажиллах ёстой үедээ ажиллаад, тэгээд нөгөө нэг амьдрал дээр гарах үедээ одоо яг тэгтээ яг мэдээж тэрнээс өмнө бол хайрлцаа, хайр дурлал бас ирж болно л да. Тэгтээ яг гол цагтаг байсан зүйл нь яг тийм заавал нөгөө нэг ингээд яарад байх шаардлагагүй. Өөр дээр нь ирээгүй байхад бас тэр зүйлийг ингээд хойноос нь хайгаалгүйгээл яагаад над дээр ирэхгүй байгаа юм бол гэдэг ч юм тэгэхөө шаардлагагүй юм дээлээ. Яг үнэ. Анаа яг надад зориулж хэлээд байгаа шиг байна те. Ойлгосон. Тий. Нөгөө бидний хувьд яг тийм байсан. Манай ингээд найзууд бас аягүй сайн ойлгохгүй. Би тэгэд чи яг л нөгөө за би чи одоо ингээд нэр кино үзээ явчихвал надаас илүү ингээд шалгалтын дээр өндрөө авчна гэдэг чиг. Яг нөгөө манай багш нар амар тэгэж чиглүүлдэг. Тэгэл байнга ингээд нөгөө тэр чи ярьсараа ингээд кодлогдоод тэгэл за одоо ингээд хайрын цаг ингээд гэдэг юм маяг ингээд тэгээд ер нь бол нэг тиймэрхүү ритмтэй өмөрсөн. Яг үнэ аяанда гэдэг би бол одоо л ойлгож байгаа байхгүй юу. Би бол өмнө хүчлэл гэдэг юм шиг үлээс. Манай хэргийн тойрны найзуудтай эсвэл тийм бүгд л үерч чинь амар гоё ингээл тэгэл одоо чинь сошиал медиагаар ингээл оронгуутаас хосуудын гоё контентууд гарч ирдэ штэ. Тэгэл би ч гэсэн яг тийм хайрыг хүсэл яагаад надад ийм хайр гарч ирэхгүй байгаа юм бол гээл тэр одоо уучраагүй байгаа хайраас хангалцсан гэдэг бас ойлгож байгаа штэ. Амар сан К-драма үзэж уйлаад яагаад ийм хайр гарч ирэхгүй байгаа юм бэ гэл тэгдэг байсан. Тэнгүүд нэрэл аяанда болт юм байлээ. Тэгээ чи угаасаа хичээлээ хийгээд явж байхад өөртөө анхаарал явж байхад яг одоо чиний түвшнийтэй чамд таарах хүн гарч ирж л таараа. Тэгээд одоо бас яг энэ дугаарыг сонсож байгаа манай охид залуучууд те миний хайр хизээ гарч ирэх юм бол хүлээж явах юм бол чи зүгээр аяанда болдог гэдгийг л сайн ойлгоод аваарай гэж хэлмээр байна. Яг нөгөө нэг одоо ингээ баланс гэхээр чинь тийм мэдээж нэг ажил амьдралын баланс гэхээр одоо нөгөө ажилдаа мэдээж тодорхой хэмжээний цагийг зарцуулаад буцаад хувийн амьдралдаа гэл бид нар чинь насанд хүрсэн хүмүүс учраас нэг цагийн хуваарьтаа юм хийж болно шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг тэр яг термик буцаад ингээд шилжилттэй нас 10 жил дээр оруулах гэхээр бас амар хэцүү байхгүй боломжгүй. Одоо нөгөө нэг мэдээж ингээ сэтгэлж бол одоо сэтгэл зүгээ сайн удирдах чадахгүй. Тэгээд хяналтаас ингээд гарчиж байгаа. Тэгээд одоо хүмүүс дурлаад ирэхээр чинь юу за нэг 20 минут бодоод хичээлэх тийм бол байхгүй штэ. Угаасаа нөгөө нэг юм сая нэг сошиал дээр нэг тийм хөрөмжлөг яадсан штэ. Дурлцаа одоо сэтгэлээ жолоодгоос өнгөрсөө гэх нэг аимархаа. Тэгвэл угаасаа л ялцчихгүй нөгөө нэг хүнд ингээд дурлах ч юм уу тэр зүйлтэйгээ учирчхад бол ингээд баланслал за одоо хичээл ингээд одоо энийг ингэж бол байхгүй. Ялангуяа яг шилжилтийн үе дээр бол бүр яг ингээд гүн гүнзгий гэж тэрийг бол сайн мэдэрдэг шүү дээ. За энэ л яг миний хайр юм байна. Би яг энэ хүнтэй л ингээл хамт байх юм гэдэг ч юм уу. Яг анхныхаа тэр зүйлийг маш ингэж сайн гүн гүнзгий мэдрээд тэгээд тодорхой хэмжээнд одоо эцэг гихэн гэр бүл найз нөхдөс ээжэнтэй айгүй ингээд зүйлсэн ч гэсэн хүлээж авдаггүй. Ер нь бол яг тийм нийтлэг шинж байдаг. Би ч гэсэн бас тохойд ээжигээ сонсохгүй бол надад байдаг гэсэн. Одоо ч гэсэн шилжилтийн насны хүүхдүүд болоогоосаа та ойлгохгүй тий цаг үе өөр алдсан гэдэг ч юм уу. Ер нь бол нэг тиймэрхүү хандлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр бол яалтчгүй нөгөө баланс хийн гэдэг бол яг шилжилтийн үе гэх юм уу тэр үед алж байгаа хэцүү л байдаг байх. Гэхдээ тодорхой хэмжээнд нөгөө өөрийгөө бас сайн ойлгоод жолоодоод яг юу чухал юм миний одоо зорилго юу юм тэгээ тэрийг ингээд хүн сайн ойлгоод ингээд замаа харсан байхад бол дундуур нь гарч ирэх тэр зүйлүүдийг бол даваал ер нь бол гарна. Тэр балансыг бол одоо яг 20 хэдтэй би бас ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд 10 жилд бол үнэхээр баланс яаж байхыг мэдтгүй байсан. Яагаад гэвэл бид нар тийм хийж үзэж байгаагүй сурж байгаагүй. За яг явцдаа л сурт юм элэ. Тийм шүү. Тийм. Одоо л ер нь нэг жаахан баланс гэж үүдийг ер нь зохицуулах гал тий. Тэгэхээр яг тэр балансаа болох хүмүүстэй ойлголцох бүгдээрээ яг юунаас үүсдэг вэ гэхээр хөө алтаа гаргаж ил сурт юм лээ. Тэгээ нэг ийм үг өгдөө шүү дээ. Одоо морийг ус руу чиглүүлж болно. Усны хажууд авчиж болно. Гэтэ уулгуулж чадахгүй гээд. Тэгээ бид нар ч гэсэн бас өсвөр насны бас нэг онцлог нь хийнээр зөрүүд байдаг. Ээж яах вэ? Нэрэлс ээж аа ерөөсөө ойлгохгүй гэл
дотроо бодоол ингээл тэ эмзэглээ яваад идэг. Тэгэнгүүт би одоо жишээ нь бэргээ бодохоор алтаж үзээд тэ нусаа хацартлаа наатлаа бүр ингээд уйлж эсвэл одоо хүнд хаягдаж үзээд эсвэл яг хичээл номоо орхиж одоо хүнд дурлж үзээд тэгээд одоо л яг тэ манай ээж юу хэлжсэнийг ойлголоо. Манай багш яг ийм учраас аяанда болно гэж хэлжсэн юм биш үү гэж яг хүн өөр дээрээ л мэдэрч ойлгох юм байлээ л дээ. Тэгээд одоо жишээ нь миний хамгийн анхны үеэр хэлсэн. Тэгээд би тэр маань болохоор яг их сургуульд ахтуулж исэн. Тэгээд би салаад хитэн сар л үргэсэн юм л та. Гэтэ айгүй хэцүү үед нөгөөх чинь ингээ гинт Валентины өмнөх баг өмнөх хүн заяа салъя гэж хэлээ надад. Би юусоо тийм үг хэлнэ гэж бодоагүй надад маш хүнд туссан. Тэгээ би ч нөгөө анх удаа яг юм жинхнээсээ үерхээ тэнгуүтээ яг жинхэнэ салтыг мэдэрч байгаа. Тэгээд тухайн үедээ би бүр яахаа мэдгүй уучраа болохоо билээ би ч ингээд хүн бүр хитэн цагаар уйлж исэн байхгүй юу. Хитэн хоног дараалж. Тэгээд би яасан бэ гэхээр нөгөө манай их сургуулийн сэтгэл зүйчтэй. Тэгээд би ингээд залгаад чимээсэн олон оюутнуудтай очиж цаг авдаг. Тэгээ би цаг аваад тэгээ очиод тэг нэг цагийн турш ярилцж байгаа. Тэрний бор 30 минутанд би бол уйлсан баг. Тэгээд тухайн үед бол манай сэтгэл зүйч юу гэж хэлж ирсэн бэ гэхээр чи тэ ингээд одоо хэцүү мэдрэмж мэдэрч байгаа. Одоо би буруу юм хийгээд энэ салтад нөлөөллөөдөө гэдэг ингээ өөр дээрээ хүлээж аваад байна. Гэтэ ингээд тэ чи эргээ бодохоор чи 20 идэх настай байна. Анх удаа ийм хайрыг мэдэрч чинь чи 30-тайдаа яг ийм хүчтэй, ийм гоё таталцалтай те ийм хайрыг чи мэдэрч чадахгүй. Тийм учраас яг нөгөө цагийн юм цагтаа ирдэг гэдэг шиг одоо энэ салтыг ч гэсэн чи яг л туулах хэвээр жамаараа туулж чинь те. Тийм учраас битээ нэг амар хүн дээр хүлээж аваарай гэж тухайн үед хэлжсэн. Тэнгүүд нэрээ би ганцаараа л нэрээ ийм туулаагүй юм биш те. Нэрээ л одоо миний яг энэ нас ирсэн юм байна. Тэгээ би сая алтаж үзлээ, эндээсээ суралцлаа. Тэрнээсээ болоод би ингээд дахиж одоо тий хүн дурлахгүй, хайр гэж байдаггүй мэ гэд ингээд нөгөө шархалсан зүрхтэй үлдэж болохгүй юм шүү дээ. Би харин өөрийгөө ингээд ангаагаад ойлгоод яг энэ хэцүү цаг үед харин ч ингээд өөрийнхөө хажууд тий тус тийм болоод ингээд байх хэрэгтэй юм байна. Өөрийгөө сонсох хэрэгтэй юм байна гэдгээ тухайн үед яг ойлгочихсон. Үнэ дэмжиж байна. Сайн нэг ануучингийн асуултнаас тиймс одоо хүн ер нь өөрөө хүн хүнтэй харилцаагаа олоод зөв болоод тэгэхээр зөвхөн үерхэлж гэлтгүү одоо найз нөхөрлөл бүх зүйл дээр бас ингээд хөлөө олоод явдаггүй гэж асуужсан. Тэр ер нь бол надад бол бас яг тийм гэж санагдсан. Одоо нөгөө би тэгэд магадгүй ингээл амьдралын нэг одоо үедтэй нэг хүнтэй муудалцах үе гардаг. Би биендээс дургу болох гэдэг ч юм уу зөндөө тийм байдаг. Гэхдээ нөгөө муу хүн, сайн хүн гэж бол байхгүй. Зүгээр яг тэр хүний жоохон буруу талыг нь сөрөг алдаа гаргасан зүйлийг бид нар хараад дүгнж болно. Гэхдээ нөгөө хүн гэдгийг бол яг хүн гэдгээр нь хараад бүгдээрээ л ижлэх өөр өөрийн амьдралыг туулж явж байгаа, өөр замыг туулж байгаа. Тэр хүнийг бид нар бас сайн ойлгохгүй мэдхгүй. Тэгэхээр шууд нөгөө нэг дүгнээд ингээ буруугаар бол харах ёсгүй байна. Тэр ч гэсэн бас ингээд амьдрах гэж бас ядж байгаа. Тэгээ эксэгээ ч гэсэн хайрлах хэрэгтэй. Тэгэхээр магадгүй ингээ муухай үйлдэл гаргасан ч гэсэн тодорхой хэмжээнд бол бид нэр сайн талыг харж зөндөө бол тийм сайн тал байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд наран цай бит хоёр ч гэсэн анх бит хоёр чинь 23 онд яг Японд орж ирсэн цагаас хойш найзууд байсан. Найзалж эхэлсэн. Тэгээд анх бол найзуудтайгаа гэлтэй. Ануунуудад дургүй байсан. Би ч анууд дургүй байсан. Тэгэхээр одоо ингээд ер нь бол харахад яг сайн найз гэхээр анх ингээд хөтөлцөл чи миний сайн найз, чи миний сайн найз гэл ингээд найзууд бол болчихгүй. Яг тэр ингээд зам хугацаанд унах босох бүх үе дээр ингээд тэгээ хүн танигддаг. Тэгэхээр нөгөө юу гэж хэлэх гээд байгаа гэхээр заавал яг ингээд тэр хүнийг чи буруунуудаар хараад муу гэдэг дүгнжүүл битээ тэгэрээ одоо хүн чинь айгүй олон зүйлийг тоолж явдаг. Тэгэхээр бас сайн найз гэж итгэж явсан гэсэн дараа нь тэр хүн чинь яг амар хэцүү үед тэгээ чиний хойно бас ингээл бүх зүйл эсрэгээр эргэх ч одоо үе байдаг. Нөгөө мөнхийн дайсан гэж байхгүй бас мөнхийн сайн найз гэж байхгүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэр шиг ер нь бол хүн бүхнээс тэгэл сайныг хараад биендээ одоо яг тэр үн цэнээрэл нэгтэл хамтдаа ингээд тусалж яваасай л гэж хүсэж байна. Тэгээд өмнө нь бол бас нөгөө сонсож байгаа подкаст сонсож байгаа бас дүүнер найз нөхөдтэй хэлэхэд нөгөө
тодорхой хэмжээний муудсан нөхөрлөлүүд байдаг штэ хоорондоо юунаас босон мэддэхгүй. Тийм ах юм бол бас эргээд толбогдоорой. Алдааг тэр хүнээс гэхээс илүү өөрөөсөө хараарай. Би эхлээд юун дээр алдсан бол ягаад би ялгаа гэд эхлээд бодоорой. Нөгөө юм гадны юм external team юу хүлээх биш. Эхлээд өөр дээр ажиллаад явах юм бол ер нь амьдрал айгүй хөнгөн болтой шүү л гэж одоо зөвлөмөр юм байна. Үнэ санал нийлж өсвөр наснд ахаар ч нэг настай болчихсон шүү дээ. Тэр шиг муу хүн байхгүй юм шиг те байдаг. Би ч одоо бүр яг тийм нөгөө тэмдэглэлийн дэвтрүүд уншихаарсан нэг найз байгаа шүү дээ. Ана үжи ингэсэн, анаандаа ингэсэн, надад яста дургу байхаа яаж чадж ийнэ гэл бүр нэг хүчтэй сэтгэл хөдлөлүүдийг мэдэрчээсэн байхгүй. Тэнгүүд одоо ингээд том болох тусмаа өө нэрээ хүн болгон чинь олон талтай байд юм байна гэд илүү нюанстай харж эхэлт юм байлээ те. Ануугийн ярьсан тоолыг 100% санал нийлж. Баярлалаа. Ер нь ингээ нөхрөлийн тухай ер нь айгүй ингээд хүмүүсээс авч ийсэн юм гой зөвлөгөө ч юм уу те эсвэл ингээд найзаа чи одоо сайн нөө наркологч найзаа нэгж хэлээд надад найр үлдсэн гэл тэгчихсэн шүү дээ. Тэр шиг юм бүр яг одоо ингээ толгой ингээл байнга бодогдсон юм бид. Одоо олон төрлийн найзууд байгаа шүү дээ. За жишээлбэл нэг хаяада таардаг, жилдээ нэг удаа таардаг, эсвэл улиралдаа нэг удаа таардаг, эсвэл байн хоорондоо ярьдаг те. Тэгэнгүүт би яг жинхэнэ найз гэж юу юм бэ гэдгийг би юу гэж тодорхойлдог болсон бэ гэхэлээд чи тэг чамд нэг гоё зүйл тохиолдлоо чи нэг амжилт гаргалаа те эсвэл нэг азтай тохиолдол боллоо гэж бодоход чи тэр найзтай хамгийн түрүүнд тэр мэдээгээ хуваалцах хүсдэг. Тэр бол яг чиний хамгийн сайн найз. Эсвэргээрээ чи тэр найзтай гоё мэдээгээ хуваалцахаас жоох ингээл те өөр жоохон царгаал жоох ингээл тэргээ жоохон хоошин тавиал те тэр жаах юм бол бас яг чиний сайн найз биш вэ гэсэн. Энэ юутай холбоотой вэ гэхээр чиний сайн найз чиний чамайг амжилт гаргасны чинь мэдээ чамайг дэмжих хэрэгтэй. Эсвэргээрээ яг чиний жинхэнэ сайн найз биш бол яг нэг хүндээ одоо чи ямар мундаг юм бэ баяр хүргэе гэж хэлсэн чи цаанаасаа нэг жоох хатаархал төрсөн тийм байдаг шүү дээ. Тэр бол яг чиний жинхэнэ сайн найз шүү дээ. Би яг тэрнгээр жоохон фильтрддэг болсон. Нөө энэ дээр нөхөрлөл дээр ингээл би биенийхээ хэцүү үед нь хамт байх гэдгээс гадна надад энийг бол айгүй ингэж хүмүүс чухалчилж ярьдэн шүү дээ. Энэ айгүй чухал ч гэсэн би биенийхээ бас жаргалтай сайн байгаа үед нь нэрнгэсээ хамт байсан шиг байж гэнэ үү гэдг нь бас амар чухал юм шиг санагдчихсан. Тин тэр яг үнэш нөгөө зөвхөн одоо нэг юм сэтгэл санаа хэцүү үед ч юм уу унах үед нь ингээл түшээл тэнгүүд магадгүй тэр хүн босоод илүү ингээд гоё амжилт гаргангууд ингээд бас холцчихдаг ч юм уу те. Гэтэ яхаа нөгөө энэ бас айгаа хоёр талтай жишээлбэл миний найз сайн одоо ингээд амжилтаа явах үедээ энийгээд яв тэгтээ унах үед чинь би чамайг хизээд түшин гэдэг ч юм уу те. Тэр талааснаас тайлбарч болох юм. Тэгээ ер нь бол ингээд бүх юм ингээд хоёр талтай байгаа юм л та. Тэгээ яхаа ингээд миний хувьд 10 жилдээ харж исэн найз гэдэг дүгнэлт одоо би 20 эддээ гаргаж байгаа юу бол ингээд амьдралыг туулж байгаа ойлгож байгаа зүйлээс хамаарат бүгд ингээд өөр ингээд болчтой. Тэнгүүд өнөөдөр би найз гэдэг зүйлийг хараад дүгнж яхад 30 эддээ анууд 40 эддээ анууд ч гэсэн бас л өөр өнцгөр харж дүгнэх байх. Тэгвэл нөгөө тодорхой хэмжээнд би бол яг л нөгөө найз нөхөрлөлт гэж явж байгаа л яг ингээд чин сэтгэлээ гаргаал зүрх сэтгэлээсээ ингээд хайрлахыг хичээдэг. Угаасаа л юм бид нар чинь богинохон хугацаанд ингээд амьдарч байгаа хүн учраас аль болох хайрлал найзлсан шиг найзлал явахыг бол хичээдэг тий. Тэгээд манай ануучин ч гэсэн бас яг бит хоёрын насан дээр ирээд ойлгох байхаа. Тэгээд бас яг 20-д нас гэдэг чинь хэцүү байд юм байна, төвхтэй байд юм байна. Би одоо хүртэл яг шилжилтийн насны охин шиг санагддаг байхгүй. Гэтэ би бас ингээд бүсгүй хүн болцсон. Тэгэл одоо шинэ нээж намайг загнахаараа чи одоо тийм ямар шилжилтийн насны охин байгаа шиг загнангуудаа тий чи ямар том хүн болцсноо гэж давхар тэгэнтэй би яг хийм бэ гэж гайхдаг байхгүй заримдаа. Тэгэнгүүт яг ялангуяа энэ үед үнэхээр яг ихтгэл таах үед сайн найзтай байна гэдэг бол үнэхээр одоо чи аттай л гэсэн үг юм билээ. Тэгээ би бол одоо жишээ нь ануутай ингээд сайн найз агаад хэцүү үедээ ч тэр ингээд та хамт түүнийг туулаад баяртай мөчүүдээ ч хамт хуваалцаад ануу бид нэг онцгой дандаа би нэгэ дэмжиж явдаг нөө одоо миний яриад байгаа тийм өсөлтийн сэтгэлгээтэй тэр талаараа бол бид хоёр яг үнс зүйл нийлдэг. Тийм учраас бид хоёр одоо болтол ингээд гоё сайн найзууд байгаа л гэж боддог. Тэгээд ийм байдаг учраас би яг энэ одоо 24 насыг те одоо яг сайн туулж байгаа юм болов уу гэж боддөө. Тэгэхгүй бол бас л яг гав ганцаарх нэмсэн бол бас л
амьдрал баялагч учраас те ингээд зүгээр нэг юм далайд ингээл те далайн голд ингээл чивцэн юм шиг санагддсан байлээ. Харин ядаж нэг хажууд нэг хүн живээд тахаар бас бас живж байгаа нь шоолж болоо. тий хамт ингээл үчи тийм аа мөгөл ингээл шоолж болоо тэгэнгүүт үнэхээр төгшөг толбортой байд юм байлээ. Тийм шүү. Тэгээ өсвөр наснаас гэхдээ одоо жишээ нь за яг насанд хүрэх гэдгийг хүмүүс бас тэгж юм бүр одоо за би өсвөр настай байжгаад за өсвөр настайсаа за би одоо ингэ том болчлоо гэж мэдэрдэг хүн амар угаасаа байвал нэр үнэхээр цөөхөн бах те ингээд тэгээ тэр чинь ингээд одоо ч гэсэн яг ингээл өмнө нь хэдэн жилийн өмнө яаж мэдрэгдэг байсан зүйлсүүд ингээл айгүй олон нь ингээд хിവэрэ юм шиг ингээл санагдчаа. Тэнгүүд за яг нэг талаараа ингээд одоо юм өөрчлөгдөөгүй ер нь ингээд адилхан байгаа юм шиг санагдчаа ч гэсэн нөгөө талаараа ингээд амьдрал мэдрүүлнэ гэдэг шиг те ингээд хүмүүс одоо яаж харилцаж байгаагаас ахуулаад би ч нэрээ би ч ингээд одоо өсвөр нас ингээд дууссан нэрээ ингээд adulting гэж яриад байгаа шүү дээ ингээд амьдралд ингээд хөл тавьж байгаа шүү дээ гэдгийг ингээд мэдрүүлж байгаа тиймэрхүү зүйлс ингээд эргэн тойронд ер нь юунаас хамгийн их одоо анзаарэгдэж эхэлж байгаа. Шууд тэгэл нөгөө хүүен давсыг чи хөдөлж авдаг юм гэдэг шиг тий таас дуус Нойлын цаас дууст юм байлээ. Гэл тэр хөнөөс бол эхэлж байгаа юм тий. Мөнгө олох хэрэгтэй юм байлээ. Ямар ч үнэтэй юм байлээ. Тэ бас яалтчгүй нөгөө нэг ажил төрөлтэй болоод эхлэхээр тэ карьерээ бодож эхэлнэ. Гэхдээ зөндөө олон хүсэл төрж байгаа. Дэлхийгээр аялмаар юм шиг те том корпорацид ажилламаар юм шиг өөрийнхөө бизнесийг эхлүүлмээр юм шиг яг энэ олон салаа замын өмнө зогсдог. Тэгээд бариад авчих зүйл нь мэддэхгүй. Тэгээд одоо жишээ нь өмнө нь бол би буруу замаар явлаа гэхэд тэр нь одоо ээж аавын толгойд очиж штэ. Тэгэл одоо ээж аавын буруу нөх хүүхдээ өмжүүлж чадаагүй. Тэгээд одоо болохоор яг миний толгойд бохохгүй юу. Тийм учраас би яг нөгөө хариуцлагыг ойлгож эхэлж байгаа. Тэгээд тэр утгаараа бас би чинь нэгтэй үйлдэл хийх юм бол би үр дүнгийнтэй consequence-ийг мэдрэх юм байна штэ гэхээр. Нэгтэй ямар ч үйлдэл хиймээргүй юм шиг тийм санагддээ байлээ. Миний хувьд яг нөгөө өсвөр үеэс одоо нас бишээ яг одоо ингээд шилжилтийн наснаас нас би гүйцсэн одоо хүн болж байгаа шүү дээ тийм үү. Тэнгүүд би бол яг ингээд хортой 18 хүрээсээ хортой 21 хүрээсээ гэдэг амар хүлээдэг байсан. За одоо ингээд нэг иргэний өнөөл явна. За одоо ингээд нөгөө жоохон том хүн болж ин гэдэг мэдрэмжээ ингээд амар хүлээдэг. Хордон том болох юмсан, хордон ингээд амьдрал дээр гарах юмсан, хордон ажил хийх юмсан гэдэг амар нэг догдолж хүлээдэг байсан. Гэхдээ яг ингээд нөгөө гарсны дараа бол нөгөө амар яарад байгаа шүү дээ ингээд тухайн үедээ шилжилтийн насны дээр ээж тэр 10 жилдээ ч тэр баян яарддаг гэсэн. Тэгэнгүүт одоо ингээ мэдээж би бол одоо ингээл нас бий гүйцэн эмэгтэй хүн болсон одоо шилжилтийн үе өнгөрцөн. Гэхдээ ингээл бас л тодорхой хэмжээнд нэг юм өсвөр насны охин шиг айсан хаяа гаргаж байгаа юм шиг тэгэл том хүн баймааргүй юм шиг гэх юм. Тиймэрхүү үед бол мэдээж хаяа яс байдаг л та. Тэгэхээр яг нөгөө тухайн үедээ л яг нөгөө яаралтгүй л ингээд тултан л мэдрэх нь айгуу чухал юм шиг санагдсан. Гэтэ яг одоо бол би мэдээж өөрийгөө тийм өсвөр үе юм уу тэгж хэлэхгүй л. Хамтдаа ер нь л тэр үедээ ингээд давчихсан. Тэгтээ бас нэг санагдсан юм хүн одоо өсвөр үеэ даваад одоо би 20 хэд хүрээд юм том болчлоо гэхээр бүх юм сайхан амар болчихно гэсэн үг шүү дээ. Нөгөө энэ дааврын асуудал нь шууд ингээд одоо зэгцтэй болол бүх юм асуудал болно гэсэн үг бол бас биш л ахгүй 30-д 40-д гарсан ч гэсэн мэдээж тодорхой хэмжээнд асуудалтай байсаар байж л байна. Тэгэхээр тийм заавал яг нөгөө энэ шилжилтийн насыг зөвхөн ганцхан энэ үеийг хэцүү гэхгүй ер нь бусад бүх үе дээр л нэг юм тодорхой хэмжээний юм struggle те чаленжууд бол гарсаар л байдаг шүү. Саяас нөө даавар гэдэг ингээд дурсчаа тэр нь яхаа өсвөр наснд яхаа айгүй анзаарахтаар те ингээд бүр нүдэнд ингээд харагдахаар ч юм уу өөрчлөлтүүд яхаа илэрч магадгүй. Тэнгүүд бүр гэтээ ингээд өсвөр нас ингээд дууссан ч гэсэн ер нь байгалийн нөө нэг сар болгоно нэг мөчлгөөр ингээд явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр мөчлөгийн хүрээнд ингээд сарын тэмдэг гэдэг сэдв бүр айгүй их ер нь хөндөгдөл. За өсвөр наснд гэхдээ ер нь сарын тэмдэг анх ирж яхад нэрээ яаж хүлээж авч ирсэн энэ нэр айгүй сонирхолтой сэдв баг тийм. 6 дугаар ангид байхад бүх нөгөө 6 дугаар ангийнхныг урлагийн танхим дээр суулгаад тэгээд чи ингээл баг 200 300 өгтөтэй. Тэгээд сарын тэмдэг гэж юу байдаг тухай нэг төсөл илүү нэг компани илүү танилцуулга хийжсэн. Тэгээд яг нөгөө дуусгын алдад
эмэгтэй охид болгонд ийм сарын тийм одоо нэг пад өгчээсэн аахгүй юу? Ариун цэврийн хэрэглэл. Тэгээ би тэрийг ингээл харчаал тэгэл энэ амар гоё ягаан өнгөтэй заяа. Тэгэл ийм гоё эмэгтэй хөвгтэй зураг моргтой. Тэгэл би ингээл дотроо сарын тэмдэг гэж одоо зөвхөн охтууд л ирд юм байна. Ямар гоё юм бэ гээл те. Хөвгөдөд ирдгүү байг болоос те. Тэгэл эмэгтэй охин гэдгээр ингээл агай тохойд бахгаал тэгэл хурдан ирээсэй гэж байг өгсдөг гэсэн аахгүй юу? Тэгээд тэгсэн чинь яалчгүй нэг 6 дугаар ангид ахчлаа ирж байна. Тэгэл би чи ингээл нөгөө трийг шүүгэнээс гаргаж аваад амар баярлал. Тэгэл ээж дэлсэн чи ингээл би чи ирчлээ гээл те. Тэгэл ээж дэлсэн чи ээж за одоо ингэж зүүдийн ингэдэй шүү гээл надад тайлбарч өгчээсэн. Тэгэнгүүт би бас нэг сандаг өмнө сарын тэмдэг анх ирж байхад минийх бараг 2-7 хоног хугацаанд иржсэн байхгүй. Тэгснэ 2 сар байхгүй болцсон. Тэгээд түүний дараагаар докторчжсэн. Тэгээд эн чин бас те байнга ирдэг юм бас биш юм байна. Сэтгэл санаатай одоо шинэ сүүлд бас ойлгосон сэтгэл санаатай айгүй холбоотой юм лээ. Зарим тохиолдолд 5 хоногор ирдэг бол зарим тохиолдолд 7 хоногор ирнэ. Эсвэл ингээд хоцорч ирнэ. Тийм учраас ийм нөгөө хэлбэлцэлтэй байдаг юм байна гэдэг тухайд ойлгож ирсэн. Тэгэхгүй бол би чи ингээд яг л 28 хоногтой те яг л 5 хоногор ирдэг гэх яг ийм тийм юм байна гэж бодцсон байхгүй юу. Зөрхөөр ингээд санаа зовоол те яг тэгтүүс. Энд дээр гэхдээ ер нь ойлгож бас анх ирж байгаа охтуудын хувьд ч юм уу эсвэл бас нөө за эрэгтэй хүмүүсийн хувьд ч юм уу яг нөө сар болгон заавал ирдэг. Тэгээ тэр нь ингээд тогтмол байдаг гэж ойлголт айгу түгээмэл юм шиг санагдсан. Тэгээ энэ эрүүл мэнд гэхдээ ингээд сэтгэл санаанаас болж байгаа мөртлөө сарын тэмдэг нь бас өөрөө сэтгэл санаанд авир нөлөөлдөг ч юм уу тий. Нөө тэр ер нь хэр анзаарэгддэг. Одоо ингээд яг энэ бүтэн яг энэ мөчлөгийн хүрээнд миний хувьд л ингээ анх одоо жишээ нь ирж хахад нэрээ сарын тэмдэг ирсэн юм чинь ингэж савлгаатай байгаа юм байна гэж юусэн их анзаардгүй гэх юм уу те ингээл ийм гоё чихрлэг мэдмээр байгаа юм байна гэж зөндөө олон дурд иддэг шүү дээ. Би бол юусоо тэгж анзаардгүй байж байгаа. Тэгээ ингээ сүүлээс ингээ докторцсны дараа ингээ яг энэ циклтэй ингээд дасаад тэгээд нэрээ одоо нэг ингэдэгтэй гэдэг юм одоо л баг ингээд жоохон танилцуулж байгаа юм шиг гэх юм уу. Тэнгүүт ер нь энэ дээр бас одоо experience нь арай өөр байсан уу, адилхан байсан уу? Тий, ер нь адилхан. Одоо нөгөө би ч болохоор манай гэрт нэг юм биолог, миний бие махбод, эрүүл мэнд гэдэг юм айгуу юм том номнууд байдаг гэсэн. Тэгээд ээжтэй бол яг энэ сарын тэмдгийн тухай айгуу их ингээ ярилцдаг, бас айгуу ингээ хүлээж одоо хизээ ирэх бол тэгэл нөгөө 5-6 дугаар ангиас ингээ айгуу хүлээдэг. Тэгээд тодорхой хэмжээний яг ойлголттой байсан. Сарын одоо мөчлөг гэж юу юм, яаж явагддیں۔ Яг тэр нөгөө нэг амар юм том ном байсан аахгүй юу. Тэн дээр яг ингээл өндгөвчнөөс ингээл нэг өндгээс ялгараад тэр 7 хоногт ингэн гэл нөгөө бүх юм сайклыг ингээ битцсэн. Тэгээ энэ үед нь ингээд бит гарах өөрчлөлтүүд гэдэг бас юм тайлбартай. Тэгээ би нөгөө сарын тэмдэг ирэхээс өмнө яг тэр зүйлийг ингээд мэдсэн байсан байхгүй. Тэгээл яг ингээд хүлээгээл. Яг нөгөө сэтгэл зүйн хувьд бол ямар ухаантай юм бэ? Тэгмүүд яг нөгөө мөчлөг ирэх үед нөгөө сэтгэл зүйн өөрчлөлт гарч ирж байгаа шүү дээ. Тэрийг бол яг хуу бас би аягүй сүүлдэл ойлгосон. Тэгээ яг 10 жилдээ бол ойлгохгүй байсан. Одоо оюутан болоод баг төгсөөд ажил дээр гарсны дараа баг тийм тухайн үеэс л баг ойлгож гисэн баг. Яг нөгөө 4-7 хоногийн одоо энэ мөчлөг те зарим нь 5-7 хоног хүртэл байгаа шүү дээ. Энэ үед болохоор яг өндгээс ялгараад ингээд овлиац хүртэл явагдаад тэгээ ингээ явах хүртэл яг нөгөө дааврын тэнцвэргүй байдал, дааврын өөрчлөлтүүд яаж явагдаж чинь тэр нь буцаагаад бид одоо ямархуу реакцаар те илэрч ийн гэдэг нь бол угаасаа шинжлэх ухаан дээр нотлогдсон. Энэ бол зөвхөн ганцхан хүн дээр ингээл те хүн бүр дээр ингээл өөр байгаад байхгүй. Нийтлэг одоо ихэнх эмэгтэйчүүд л яг энэ зүйлийг бол мэдэрч байгаа шүү дээ. Яг л сарын тэмдгийн өмнөх 7 хоног ингээл бүх юмнаас готрал би ер нь хийм гэж энэсээ хэлдэг шүү. Тиймэрхүү бол аяг өгдөг. Тэгээд яг 7 хоногийн дээр сарын тэмдэг чи сарын тэмдэг ирэх гээд байсан юм. Яг те. Яг тийм ер нь бол тийм үе бол гарт юм билээ. Тэгээд илүү ингээд уншаад ухаад ойлгох тусам биеигээ илүү ойлгоод тэгээд энэ үед нэмээр юм. Одоо нөгөө сүүлийн үед бас цаг үе айгүй ингээд гоё болол мэдээлэлүүд амар ил тодорхойлдог болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг сайклтад тохируулаад нөгөө хооллолт тэгээд одоо нойрт гэдэг ч юм уу эрүүл одоо амьдралынхаа хэмнэлийг яаж зохицуулах вэ гэх тиймэрхүү зөвлөмжүүдээс аяг гардаг болсон мөлий. Бидний үед л яг мэдээж мэдээлэл бол байсан. Гэтэ яг нөгөө нэг
эхний 7 хоног, 2 дахь 7 хоног яг овуляц явагдах үед одоо ийм төрлийн хоолтоор идвэл зүгээр гэдэг ч юм уу. Одоо төмрийн бэлтгэл яг энэ үед ийм витамин, саплимент хэрэглэнэ гэдэг ч юм. Тийм бол яг зөвлөмж бол байдаг байсан. Одоо бол яг тэрийг илүү гоё ойлгомжтой болгоод ойлгоход энэ хэлбэр олгоцсон өсвөрийн охтууд маань ч гэсэн тэр мэдээллүүдийг асаа аваарай гэж хүсэж байна. Яг нөгөө тэр сайклтай тохируулаад эрүүл одоо зөв амьдралын хэм маягтай олчвол нөгөө бид өөрчлөгдөх өөрчлөлт нь бол асаа айгу хөнгөн гарч ирэх юм билээ шүү. Надад сарын тэмдэг ирэхээс өмнө надад яаж зэдэгс ахгүй амар сонио айд заяа. Миний сарын тэмдэг ирэхгүй бол яах вэ? Тэгэл ингээл зураг толгойрыг дорж эхлэв. Эргэн тойрных ингээл миний анхны тэ сарын тэмдэг ирсэн гэл тэнгүүт тэгэл. Миний хит ирэх юм бол ирэхгүй бол яана гэж айдтай байсан. Тэгээд бас сүултээ яг шилжилтийн нас туулаад ирсэн чинь сарын тэмдэг ирэхээр ядгаатай санагдаж эхлээд ямар ядгаатай юм бэ дахиад л үү гэж бодогдол тэ. Тэгээ одоо ингээ харахад баг миний сарын тэмдэг ирээд 10 жил болсон байна. Тэгээд яалчгүй сүүлийн хэдэн жил болвол нэрэл яг одоо жишээ нь сарын тэмдэг ирэхийн өмнө сэтгэл зүйн жоохон хямрал туулд юм байна. Энд чинь энгийн үзэгдэл юм байна штэ гэдэг яг өөрийгөө илүү ойлгодог бас яг тэр мөчлөгтэйгөө зэрэгцээд тэгэж эхлэхээр бас илүү нэг тийм гоё хүчрхэг санагт юм бэл. Өмнө болохоор одоо шинэ шилжилтийн насны үед одоо ямар санагддаг байсан бэ гэхээр энэ илайтай юм гэж боддог байсан байхгүй. Тэнгүүд одоо болохоор өө эн чинь миний биений нэг хэсэгтэй харин ч ингээд би өөрийгөө одоо тухайн мөчлөгтөд тааруулаад одоо ямар юм мэдэрч जैन ямар юм идмээр байна гэдгээ ойлгоод ихэлсэн чинь одоо түүнийг одоо өөрийнхөө давуу тал болгож ашиглах илүү нэг тийм хүчрхэгцэн мэдрэмж авдаг болсон гэх юм уу. Тэгээд зөвхөн нэг сарын тэмдэг за нөхөрчгүй тухай нөхөрчгүй эрүүл мэнд гингүүт сарын тэмдэг бол ингээл байнгын хөгдөж яригдчихэд шүү дээ. Гэхдээ ерөнхий зүгээр эрүүл мэнд гэдэг талаасаа одоо за зүгээр эмэгтэйчүүдийн эмнэлэгт ингээл очлоо гэхэд ямар ч одоо биеийн байдлаа хэллээ гэхэд ихэнх үед за сарын тэмдгийн сүлд хэзээ ирсэн бэ? Хэр татамжтай байгаа вэ гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт за яг бүх одоо эмчлийн онцлогоон дээр ингэж асуухгүй ч гэсэн энэ бол ингээ айгүй юм биеийн байдлыг ингээ тодорхойлоход чухал асуултуудын нэг байдаг гэд би өмнөөс нэг эмчээс сонсч байсан байхгүй юу. Тэгээд сарын тэмдэг гингүүт би ингээд анх сарын тэмдгийн тухай яаж ингээд ойлголтоосноо бүр яг ингээд айгүй тодол сандгүй зэ. Гэтэ би ингээд юутай ч гэсэн юм зөвхөн огтод гэдэг нэртэй нөө. Тэр ингээд өсвөр настай за тэгэл ингээд бэлгийн бойжилттай ер нь холбоотой айгүй чухал юмнууд байсан. Тэг ингээд ер нь баг нэг тиймэрхүү одоо яг за өстой яг октын л мэдэх хэвээр зүйл шүү гэдэг ийм сорсуудаас их сурвалжуудаас амар авсан юм шиг гэх юм уу тий. Тэ бол би яг 100% санал нийлж байна. Одоо ч гэсэн би ариун цэврийн хэрэглэл авахаараа нуух хэрэгтэй юм санагдаад байдаг байхгүй юу. Тэгэл одоо мааныг над чамд ариун цэврийн хэрэглэл байгаа гэхээр тэрийг хөхтэй ингээл яг ханцан дотор хийж байгаа л хөхтэй юм шиг. Ягаад гэвэл 10 жил дангууд тэр нөгөө хэрэглээ ингээд харуулчингууд манай анги чоолдог гэсэн байхгүй юу. Тэгээ яг эргээ бодохоор яг тэр одоо хөвгүүдийн ч буруу биш үнэхээр яг энэ сарын тэмдгийн талаар ярихдаа зөвхөн охтуудад гээд яг заагаад өгцөн. Тийм учраас манай хөвгүүд суралцаагүй. Тэгээ одоо яг би ингээл 20 хэдэн настай те хүмүүстэй уулзсан тэнгуудыг эргэжтэйчүүд хэр энэ талаар мэдлэг дутуу идэм бэлээ. Одоо жишээ нь тэр мөчлөгийн талаар ойлгохгүй, сэтгэл санаанд яаж нөлөөлдгийг, тэ гормоны өөрчлөлтийг мэдэхгүй. Тэг бүр ер нь яг тэр одоо сарын тэмдэг ямар ач холбогдолтой гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. Зөндөө их байт юм билээ. Тэнгүүд бас period yogi төслийн миний яг таалагддаг юм тэр ихгүй. Хүүхдүүдэд сургалт орохдоо охтуудад болон хүүгүүдэд ордог. Угаасаа би тэ найз залуутай болно, нөхөртэй болно, хамт амьдрна гэл нэг юм чинь ингээл тэ гэр бүл хийдэг чинь нэг институцийн хамгийн гол цөмөн тэ тэгэнгүүт угаасаа л бид нэр ингээ бие биентэй хамааралтай байгаас зөвхөн эмэгтэй хүмүүсийг зөвхөн эрэгтэй хүмүүсийг гэж ингэж ялгадаг нь буруу байдаг. Тэгээд одоо яг тэрний үр дүнг нь ингээ бид нар яг ингээл мэтрэл явж гин. Гэтэ яг үүнийг засгаар ингээ период би төсөл маань явж байгаад л маш их баярлалаа. Тий, одоо нөгөө нэг 24 онд ч нөгөө нэг WHO-ийн focal point-оор тэргэл гээд манай бас нөгөө Япон гишүүн. Тэгээд Jaya
би тэгэд WHO дээр яг танилцуулж ирсэн ахгүй дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээр period UB төслийн хүрээнд одоо ийм сургуулиудаар очиод хүүхдүүдээс санал авахд бас нийтлэг гарсан одоо ийм ерөнхий үр дүнгууд гээд танилцуулахад жишээл хүүхдүүд яг ярьж байгаа нь сарын тэмдэг гэдэг нь одоо сар болгон хүний биеэс гадагшлах муу цус гэдэг ч юм уу те хүүхдүүдийн яг нэг ойлголт бол яг тийм ялангуяа эрэгтэй хүүхдүүд ч гэсэн бичгтээ одоо эрэгтэй хүүхдүүд ч гэлтгүй охтууд ч гэсэн өөрсдөө яг нэг тэгж ойлгодог аахгүй муу цусаа гадагшлуулж гарч байгаа ялгарч байгаа тэр цусаал айгүй юм бохор гэдэг ч юм уу яг тэгж ойлголттой байд юм лээ. Тэгэхээр яг нөгөө period UB төслийн маань бол бас яг гол зүйл нь яг энэ одоо шинжлэх ухаанч талаас нь үнэн бодит зөв мэдээллийг хүргэх сарын тэмдэгтэй холбоотой юм хэвшмэл буруу ойлголтуудыг засах талаас нь чиглэсэн юм үйл ажиллагаанууд хийдэг нь бол маш тийм өр өгөөж өгсөн зөв юм шин төсөл болж явж байгаа. Тэгээ тэрийг бол одоо хүртэл ингээд авч яваад манай япын үе кохортууд энэ төслийг хэрэгжүүлж байгаадаас маш их баяртай байгаа шүү. Энэ төслийг 22 оноос бараг 21 оноос илүү хэрэгжиж эхэлжсэн. Би бол 23 онд Япад гишүүнээр хэлсэхэд манай өмнөх одоо үеийн маань гишүүд бол яг энэ хөтөлбөрийг Монголд ингээд анх санаачлаад оруулж ирж исэн. Манай Амина гэдэг бас охин маань ахлаад Америтаас ахалж явж исэн. Тэгээ ийм гоё төслийг оруулж ирээд олон зуун хүүхдүүдэд ийм зөв ойлголтыг өгөөд мэдлэг түгээж явна гэдэг нь бол өөрөө маш тийм онцлог шүү дээ. Бахархмаар одоо үйл явдал гэх юм уу. Тэрэн дээр бас ахлаад тэрийг бас ингээд төслийн нэг гишүүн байгаа ануучиндаас баярлаа гэж хэлье. Гэтэ гурлаагийн хувьд бас энэ төслийн нэг гишүүнээр ингээд нэг баг болоод ингээд ажиллаж байхад ер нь зөндөө би төслөөс өөрөө баг ингээд төсөл хэрэгжүүлж байхдаа нэрээ юм байт юм биш гэж ойлгож авч ирсэн юмнууд зөндөө байсан. Тэгэл яг за сарын тэмдэг гэдэг сэдвийг ингээл барьж аваад за яг судлыг гэл судалгаас нааш төдийлөн ингээд нээлттэй хөндөгддгүү бас айгүй олон зүйл. Одоо шинэ сая ингээл бохор цусны жишээ гэж ярьж шүү дээ. Тэнгүүт өмнө нь бол би ч гэсэн нэрээ ингээд биеэс нэрээ хамаг муу юм ингээд гатгшилж байгаа нь сарын тэмдэг юм байна гэж ойлгодог байсан гэдэг ч юм уу. Тэнгүүт ийм айгүй энгийн юм шиг мөртлөө яг сарын тэмдгийг одоо авч үзэж байгаа, хайхарч байгаа нэтер хандлагад айгүй нөлөөлт юм шиг. Тэгээ сарын тэмдэг гингүүт зөвхөн одоо яг тэр биеэс гадагшилж байгаа нэтер процессыг л гэхээс гадна за ядаж л ариун цэврийн хэрэглээ өссөн үедээ солих 0-ийн өрөө байна уу? Тэр нь одоо за төгжээ гэдэг ч юм уу те одоо яаж одоо охид эмэгтэйчүүд ингээд ямар ч одоо санаа зовох зүйлгүйгээр яг тэр ариун цэвэр эрүүл ахуйгаа ингээд хангах нөхцөл байдал нь хэрэг хангагдсан байна гэдэг зүйлсээс аяга хөндөгддөг юм шиг санагдчихсан. Тэгээд энэ дээр бүр сарын тэмдэг гэдэг тэнгуүч нөхөн үржтгүү гэдгээс гадна period poverty гэдэг сэдвээс аяга чухалчилж авч үзчихсэн шүү дээ. Ер нь period UB чинь зөвхөн бас Монголд байгаа зүйл биш. Period movement гэдэг олон улсын хөдөлгөөн. Тэнгуут poverty гэдэг талаас яг эдийн засгийн хувьд одоо үнзүүлж байгаа хүндрэл гэдэг талаас яг төсөл хэрэгжүүлж хахад олж анзаарч исэн нэр ийм биш дээ гэж бодогдчихсэн зүйлс ер нь тэрийг бас дэлгэрүүл юм. Одоо яхаа нөгөө нэг аслагдмал дүүргийн одоо сургуулиуд дээр бид нэр одоо хурц ажиллана гэдэг зорилттой байгаа штеп. Тэнгүүд одоо нийгмийн ажилтнаас ч юм уу сургалтын албанаас ингээд бид нэр нэг уулзалт хийгээд сарын тэмдгийг одоо ариун цэврийн хэрэглээр хангах боломжтой юу? Тийм одоо тийм боломж болцоо байдаг болоо гэдээ асууж байхдаа л ер нь бол бид манай сурвалж одоо өөрсдөө нойлын цаасын асуудал гэдэг ч юм уу тийм зүйлээж хангаж чадахгүй байхад нэмэлтээр бол тийм зүйлийг оруулж ирнэ гэдэг бол хэцүү. Тэгээд хүүхдүүд бол бараг сургууль дээр бас өдрийн хоолоо идэх гэж ирдэг хүүхдүүд ч байдаг. Тэнгүүд нөгөө ер нь бол бас айгүй эмзэг асуудалтай ариун цэврийн хэрэглийн хүртээмж гэдэг чинь өөрөө те мэдээж нөгөө зарим бүсэд бол худалдаа авах чадвар байхгүй тохиолдол байна. Зөвхөн одоо нөгөө юм аслагдмал дүүрээс гадна ер нь бол яг эн чинь өөрөө зөвхөн Монголын одоо энэ контексттэй биш олон улсын юу шүү дээ хөдөлгөөн байгаа. Тэр яг энэ ариун цэврийн хэрэглийн хүртээмж энэ одоо авч чадахгүй байна гэдэг чинь бол өөрөө айгүй тийм эрүүл мэндийн буцаагаад том асуудал
унгаж байгаа байхгүй. Тэр тухайн хүнийг бол ариун цэврийн хэрэглэл байхгүйгээс үүдээд өөр арга хэмжээ авахд тэр нь буцаад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхтэй. Тодорхой нэг хэрэглэлийг заасан одоо хугацаа байгаа шүү дээ. Тэрнээс хэтрүүлээд 10 хэдэн цаг хэрэглэх, 20 хэдэн цаг хэрэглэх гэдэг ч юм уу. Тэнгүү тэр чинь буцаагаад нөгөө нэг дээшээ өсөх замын халдвар эмэгтэй хүнд одоо үзүүлэх хор нөлөөгөл аягүй асуудлуудтай байдаг. Тэгэхээр наад захын яг энэ нөгөө access хүртээмж нь байхгүйгээс болоод цаашаа бол маш олон юм асуудлууд гардаг. Тэгэхээр одоо хамгийн том зургаараа харахад мэдээж ингээл эрүүл мэндийн салбар бүтцийн хувьд бол яг энэ зүйлийг бас чухалчилж авч үзээд хүртээмж байдлаас нь гэдэг юм уу те бас ингээд анхаарч үзэх ёстой л гэж бодож байна. Сарын тэмдэг гэхээр ихэнх хүмүүсээ одоо анхны сарын тэмдгийн түүхийг сонсохоор сарын тэмдэг ирчлээ гэл ер нь гинтл одоо тий сургууль дээр нахтан ч юм уу унтаас эрэхтэн ч юм уу ингээл аюу гинтийн мэдээ байдаг гэл сонсч байсан. Тэгэнгүүт нэг талаасаа одоо бийд ингээд одоо өөрчлөлт орж байгаа тий яг энэ циклд ингээд өөрчлөлт орж байгаа айгу гинтийн биологийн хувьд аюу гинтийн юм үйл явц гэхдээ эдийн засгийн хувьд ч юм уу гинтл нэрээ сар болгон 10,000 төгрөг 20,000 төгрөг тэгээ за энэ бол бүр 10-20 мянгаар ч одоо ер нь аль нэг хязгаарлагдхаа болж байгаа шиг байна. Тэгээ ер нь бол 30-40 мянган хооронд ингээд баримжаалагдаж байна. Тэнгүүт эдийн засгийн хувьд бас ингээд яг анх сарын тэмдэг ирсэн шигэ айгу энэ гинтийн бас хүндрэл болох айгу боломжтой санагдаж байгаа. Энэ дээр яг бас заавал нэг удаагийн хэрэглэл байх шаардлагагүй. Зарим хүмүүс даван хэрэглэл бас хэрэгжилж байгаа тий аяг хэрэгжилж байгаа гэдэг ч юм уу. Тэрэн дээр бас өөр ер нь хэрэглэлүүд нэрээ туршиж үзчихсэн үү? Эсвэл тэгж сонирхож байгаа юу? Тэгээ энэ дээр нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл гэдэг дээр бас одоо за байгаль орчинд үзүүлэх нөлөө, эрүүл мэнд үзүүлэх нөлөө зөндөл алд орт иддэг тий. Би бол яг нэг удаагийн ариун цэврийн хэрэгэлдэг. Тэгээд одоо жишээ нь сав аяг байгаа те. Тэгээд эсвэл тампон байгаа эсвэл өөр олон төрлийн бас хэрэглэлүүд байгаа. Гэтэ нөгөө надад яг нэг өөрт маань анзаардаг юм нь юу вэ гэхээр би ягаад тийм шинэ юмнуудыг туршиж үзэхгүй байна гэж хайц төрөөд байдаг байхгүй юу. Анх нөгөө хэрэглэж үзэж байгаагүй учраас үүнийг би бас яаж одоо өөрчлөхөө бас яг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Тэгээ түрүү нөгөө нэг period poverty-гээ ярьжсэн тий. Би одоо жоо мөрөөдөл ярьж байгаа. Миний мөрөөдөл юу вэ гэхээр ариун цэврийн хэрэглэл одоо ингээл 0 дорнгууд бид нарт одоо жишээ нь юу 0-ын цас байдаг. Эсвэл савн байдаг энэ ч одоо эрүүл ахуйтай холбоотой шүү дээ. Түрүүн бас анууж маань дурдлаа. Энэ сарын тэмдэг гэдэг бол зөвхөнтэй одоо эмэгтэйчүүдийн асуудал биш юм аа. Нэмээд бас энэ чинь ингээд одоо усны хүртээмжтэй байдал, эрүүл ахуйтай холбоотой байдаг. Тэгмүүд одоо чинь гадны хөгжсөн улс орнуудад яаж байна гэхээр сүүлд бол Финлянд ах шиг байсан. Ариун цэврийн хэрэглийг үнэгүй болгосон юмсан. Одоо яг л нэрээ 0-ын цаас савн 0 газруудад ороход үнэгүй байдаг шиг ариун цэврийн хэрэглэж гисэн үнэгүй байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Гэтэ энэ бол одоо миний хувьд л яг миний мөрөөдөл гэтэ бас яг бидний одоо зорих хэвээр амбиц бас тэр юм болов гэж бодогддог. Сайн нөгөө нэг жилийн өмнө л 2 жилийн өмнө л нэг бас их хөрлөн гişin эмэгтэй нөгөө ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгоно сургуулиар тараан сошиал одоо нөгөө нийгмийн газруудаар ингээд үнэгүй тараан мараад гэсэн чинь бас сошиалар бөө ингээд хэлэн болоод ариун цэврийн хэрэглээсээ гарч чадахгүй, томор сэтгэж чадахгүй, матахгүй гэл нэг сошиалар нэг бөмбөгдөл хэлсэн шүү дээ. Тэр ер нь бол бас яг энэ ойлголт нь бас нийгмийн масс хүрээнд бол бас нөгөө бэлэн болоо байгаа ч гэх юм уу те. Одоо эдийн засгийн хувьд нийгмийн одоо нийт массын харж байгаа хувьд бол бас арай тийм болоогүй байгаа юм шиг надад бол санагдсан. Тэгэл яг миний мөрөдөл тэр байд юм аа. Нэрээ тэнд хөрвөл бас сайхан байхгүй юу те. Тийм. Одоо яг нөгөө нэг ер нь газруудаар одоо ингээ хоолны газар, эмнэлэг, үйлчлэгээний газруудаар очиход бас айгүй их тийм ариун цэврийн хэрэглэл үнэгүй юм шууд ингээд ил тавьдаг болсон мэл шүү дээ. Хаас айгүй. Эсвэл ер нь айгүй олон газар тийм хэлсэн юм шиг. Тэрээс гоё соёл түгээн дэлгэрч байгаа санагдсан. За хэдүүлээ өсвөр нас гэл сэдвийг угаасаа сонгоё гэж тэгэхэд бол ингээл айгүй олон ярих сэдв бол ингээл ундраал байна гэсэн хүлээлттэйсэн. Яг л тийм байлаа. Тэгээд надад ч гэсэн ярилцахад аяга гоё байлаа.
Тэгээд дараагийн хэдүүлээ дугаараар бүр гоё магадгүй ингээд энэ өнөөдөр ингээд хальт цус хүрээд өнгөрсөн сэдвүүдээ бүр барьж аваад тэ бүр олоолаа ингээд сууж аваад ярилцах боломжууд зөндөө олдно гэж итгэлтэй байна. Тэгээд өнөөдөр цаг цаа гаргаад ирсэн хоёр төгсөгчдөө зөндөө их баярлалаа. Тэгээд бас Передюбийн багийн төгсөгч гэдэг утгаараа ч гэсэн тэ. Тэгэхээр дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай гэдэг энэ дугаараа өнгөрүүлээ. За, урьж уулзсан санаа шинэ баярлалаа. Баярлалаа. Баяртай.